Сайн байцгаана уу та бүхэнд үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд viral бүтээгдэхүүнүүдийн honest review part 2-оо хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад нэлээд их бүтээгдэхүүнүүд яригдах учраас эндхийн зайгаа бас бодолцоод нэлээд зайтай байлгахаар шийдлээ. Та бүхэн мэдж байгаа. Keep хэсэгт миний дуртай бүтээгдэхүүн, maybe гэсэн хэсэгт нь болохоор байсан ч байгаагүй ч ялгаагүй. За skip гэсэн хэсэгт болохоор дахиж энэ бүтээгдэхүүнийг авахгүй, энэ бүтээгдэхүүн ерөөсө таадагдаагүй. Ийм 3 категори бол оруулаад явж байгаа. Та бүхэнд илүү ойлгомжтой байх үднээс анханасаа би бол ингэж явсан хялбар гэж бодсон. За тэгэхээр ярих зүйл нэлээд их байгаа учраас шууд эхний бүтээгдэхүүн рүүгээ оръё. За эхний бүтээгдэхүүн маань Cosnori гэдэг брендинг хөмсөг сормуус. За ер нь бол их хөвчлэн дандаа сормуусны серум гэсэн нэршлээрээ яваад байгаа. За энийг болохоор би нэгийг авч хэрэглээд энэ юу айгүйх нөгөө сормуус ургуулж байгаа гэсэн тийм сэтгэлдлүүд ревю энэ төр айгүйх яваад исэн болохоор юмыг яаж мэдхүүгээд авч үзээд тэгээд эннээс аваад би яг нэг сарын турш бүр ингээд тасралтгүй хэрэгжилж үзсэн. Ер нь бол ингээд мэддэхгүй зургаад сормуус ингээд ер нь хүмүүс ингээд ургаа дахин төлчдөг гэдэг тэр болох мэддэггүй юм билээ. Тэгээд энэ бол бүр яалтчгүй айгүй сайн ургуулдаг. Яг удаан л та ерөн энгийн ингээд ус ургадаг шиг тийм хурдан ургана гэж бол байхгүй. Удаан тэгсэн мөртлөө айгүй үр дүнтэй байсан. Тэгэхээр би дахиад авсан. За дахиад авсан нь болохоор энэ хажуу талдаа ийм нэг роллертэй байсан байхгүй. Энийг тэгсэн чинь би андуураа зохины тос гэж бодоод зохины гээл гэж бодчихгүй. Тэгсэн чинь солонгос хэлтэй хүн хэлэхдээ энийг болохоор ингээд нөгөө ус бах хэсэгт яваад энэ хэсгээр ингээд ус нь унтсан ч юм уу эсвэл ингээд хөмсгөний төгсгөл хэсгээр өсгүй энэ төр хүмүүс байгаад идэв штэ. Тийм хүмүүс зориулсан гээл юм бэлээ. Би яаж бас энийг зохимохондоо түрхэж гэх юм бол ингээд хаамаагүй ийм усралтын юм чинь түрхэж бас болдгоо штэ. Тэгээ ийм дахиад нэгийг би авсан байгаа. Энийг бол би хараахан хэрэглэж эхлэхгүй байгаа. Эхнийх маань арай бол шавдаж дуусаагүй. За тэгээд граммын хувьд болохоор эн чинь 9 грамм. За тэгээд тийм амар хурдан бас дуустдаггүй юм байлээ. Миний тооцоосноор бол нэг сар хагас ч юм уу. За ер нь бол нэг 2 сар орчим бол энийг хэрэгжилчих юм байлээ. Тэг ингээд сормуусныхаа яг энэ хэсгээр ингээд унтах та. За тэгээд хөмсөг хэсгээ бас ургуулмаар байгаа бол ингэж түрхээд ер нь бол ингээд сайн нөгөө энэ уртлын хэсгээр ингээд тараагаад хүрхээд за тэгээд үр дүнг нь бол ингээд сар юм уу сар ахсын дараа 2 сарын дараа та бүхэн харах боломжтой юм бүтээгдэхүүнс. Энэ бол надад маш их таалагдсан. За тэгээд та нарт энэ хушууг нас харуулчих. Хушуу айгүй юм хөөрхөн багстай болон юм зөөлөн бас ийм байсан. Ийм хушуутай. Энэ бол айгүй таалагдсан. Тэгээд та бүхэн сормуус хөмсгөө ургуулах, тижэл өгөх тиймэрхүү бодолтой байгаа бол энэ Cosnori-гийн серум ер нь бол алдахгүй шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн бүтээгдэхүүн нь House of Her-ийн sunscreen байгаа. За энэ бол миний 2 дахь сав. За эхний савыг нь болохоор би Cloud9-аас аваад дөнгөж орж ирж байхад нь ер нь бол хэрэглээд үзээгээд авсан. Энэ бол бүр үнэхээр сайн тос байсан. За арсны онцлогоо би энд бичсэн байгаа болохоор яг миний шиг арстай хүмүүст бол энэ тос өвөл 100 гэд ямар ч үйлрэлт таарахаар бүр үнэхээр сайн тос байсан. Тийм болохоор дахиад ингээд худалдаа авалт хийсэн байгаа байхгүй юу. За энийг болохоор би одоохондоо өөр тос хэрэглэж байгаа болохоор арай хэрэглэж амжаагүй байгаа. Бүр амар царайлагийн сам офтой. За ийм тос байсан. Доторх өнгө нь ягаан. За тэгсэн мөртлөө ерөөсөө юм white cast энэ төр үүсгэхээргүй. За тэг айгүй юм зөөлөн хөнгөн бүтэцтэй. Энэ бол айгүй гоё тос байсан. За тэгээд энэтэй адилхан бас нэг шар гэж байгаад байгаа. Энийг нас би хэрглэж үзээгээд авсан бохгүй юу. Тэгсэн чинь энэ болохоор миний арсны төрөлд ерөөсөө тохироогүй. Энэ болохоор тэгээд нэг тийм тослог тиймэрхүү төрлийн арсанд зүгээр гэдгийм байлээ. Минийхт бол ерөөсөө тохироогүй. Ингээд түрхсний дараа бүр амар арс таталтаад ёстой хурдан ингээ угаангуутлаа өөр юм чигшүүлэх юм а түрхгүй бол энийг өдөржингөө түрхэд авах юм бол арс ингээ амар хуурай мэдрэмж төрөөд. За тэгсэн чинь миний Instagram дээр энэний ревю доор нэг хүн бичсэн байлээ. Энийг болохоор ер нь бол бараг 100 хэрэглэх ёстой байдаг штэ. Наа чи ингээ 100-ны халууны улиралд энийг хэрэглүүл айгу зүгээр байдаг. Тэгэхээр за би 100 явууч гэсэн хэрэглээд үзьегээд хин нэгэнд өгөөгүй ингээ байлгаж байгаа. За тэрнээс гадна хүмүүс ингээ хаанаас авсан гэд яг комментараас ирдэг. Гэтэ DM-ээр бүр ингээ айгу олон яг энийг хаанаас авсан бэ? Энийг хаанаас авсан гэд байнга ингээд бүр өдрө болгон ирдэг ингээ асуулт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би яг ингээд бүтээгдэхүүн болгон дээр за би энийг тэдээр авсан, тэндээс авсан гэж хэлээд ахаар ингээд яг нэг спонсор толох гээд байгаа юм шиг санагдаад ерөөсөө би тэгэж хэлэхгүй байхаар шийдсэн. За ихэнх бүтээгдэхүүнүүдээ болохоор би Olympia-нгоос авдаг. За Монголоос гэх юм бол миний хамгийн итгэж авдаг газар гэх юм бол Заяа бэлгээ. Тэгээд Cloud9 байгаа. Cloud9 энэ Заяа бэлгээд байгаа бүтээгдэхүүнүүдийг би байгаа хэрэглэмээр байгаа бүтээгдэхүүнүүдээ авчаад тэгээд яг энд байхгүй бүтээгдэхүүнийг бол би яг Olympia-нгоос дахиад авчдаг. Тэр нь илүү ингээ баталгаатай санагддаг болохоор тэгэж авдаг байгаа шүү
шүү. Тэрийг бас нөгөө хэлэхгүй болохоор хүн болго ингээ өдөр болгон асуугаад тахаар жоохон тиймэрхүү байгаад байгаа. За дараагийн бүтээгдэхүүн бол Clio-гийн Kill Lash гэсэн ийм бүтээгдэхүүн байгаад байгаа. За энэ бол угаасаа алдартай гэдгийг та нар бүгдээрээ мэдэх баг. Olivia Young-ийн одоо мейкап хэсгийнх нь хамгийн одоо алдартай номер 1 сармуусны будаг гэж байгаа. За энэ болохоор ингээ хоёроо савлгаатай нь бол угаасаа арай жоохон боломжийн үнэтэй. За тэгээд нэг авж байгаагийнх ингээ нэгийг аваад 3 сар хэрэглээд дараагийнхаа солижсноос ингээ хоёроор нь авчвал ингээ хагас жилийн хэрэглээ болчихно гэсэн үг шүү дээ. За энэ маскара болохоор одоо усны хамгаалттай гэж явдаг. Ерөнхийдөө одоо би бол ингээ хэрэгэлсэн байгаа байхгүй юу. Ерөөсөө ингээ доошо буух ч юм уу. За ингээд одоо нүдний ингээ доор ингээд харалж марлах нэг тиймэрхүү асуудал үүсгээд байдаг бол ерөөсөө биш. Энэ ерөнхийдөө бол айгүй сайн маскара байгаа. Гэхдээ нэг асуудалтай нь юу гэхээр энийг бол заавал нөгөө одоо мейкап тийм арилгадаг ус байгаад идэв штэ ингээ устаас ингээд холилдож жагаад арилгадаг тийм юмар л арилна уу гэхээс зүгээр ингээд угаах ч юм уу эсвэл cleansing water ашиглаж энийг бол ингээд арилгана гэж ерөөсөө байхгүй. За тэгээ энэ салхтаа бүр айгүй юм хэцүү салдаг санагдсан. Одоо ингээд сормосоо ургуулах гэж ядж байгаа хүмүүс ялангуяа ингээд сормосоо ингээд одоо байнга ингээд хүчтэй ингээд өрөөд ахаар эн чинь ингээд уутан цараасаа нөгөөтгөн салаад ингээд юу нөгөө ургуулах гэсэн биш нөгөөдөлөө ингээд зулгаасаараа таардаг. Тэр нь надад жоохон асуудалтай санагдсан. Ер нь бол ингээд нөгөө яг нүдний будаг арилгачаа хөвөндөө шүнгээж агаад нилээн ингээд удаан ингээд дарж агаад 30 орчим секунд дарж удаан байлгаж ингээд твтээж агаад тэгээд ингээд арилгахгүй бол энэ бүр ингээд арилж өгдөггүй. Тэр нь жоохон асуудалтай санагдсан. Ер нь ингээд шууд ингээд мултарчдаг нэг сормосны будаг байдаг штэ. Тэр бас айгүй зүгээр санагдаад байгаа. Тэгээ би ер нь нэг сармуусны будаг хэрэглэдэггүй байжгаад сүүлдээ болохоор ингээд бид нар наар салхи гээд олон юмнаас бол энэ сармуусаа хамгаалж авахгүй болохоор эднэр чинь ингээ үзүүр нь шарлаад за тэгээд одоо ингээд уган ч гэсэн юм амар юм сул олоод тэгээ ингээ айгүй амархан унаад байт юм бэлээ л дээ. Тийм болохоор одоо наар салхинаас та бүхэн ингээд үзүүрийг нь ч гэсэн сайн хамгаалаад сармуусны будаг ер нь хэрэглэж заншаараа гэж хэлмээрэн. За энэ бол миний хувьд арилгахад л хэцүү байсан болохоос бусдаар бол айгүй сайн маскара байсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Medicube байгаа. За Medicube-ийн ревюийг айгүй олон хүн надаас асуусан. Би тэгээ сүүлд гарсан Medicube-ийг бол ерөөсөө мэдэхгүй байна. Над дээр болохоор энэ хамгийн анхны гарч исэн энэ Medicube нь байдаг. Ахгүй би энийг дөнгөж гарангуут нь солонгосоос захиал өстө боо юм болол эн чинь бас тухайн үед хөөхөн үнэтэй тийм одоо юу байсан? Төхөөрөмж байсан. За тэгээ энийг чинь нөгөө нэг Hailey Bieber рекламдаад яг хэрэгжилж байгааг нь би харчаад энэ бол үнэхээр сайн болоод ингээ видеонд бас оруулсан байх гэж бодоод энийг авчваа. За тэгээ энэ дээр одоо миний төрсэн сэтгэл юу байсан гэхээр энэ одоо яг иймэрхүү төрлийн төхөөрөмжийг ер нь бол ингээд өдөр болгон тууштай хэрэгэлдэг. За энийг чинь тэгтээ өдөрт амар олон хэрэгэлж болохгүй л та. Тийм тууштай хэрэгэлдэг хүмүүст бол энэ бүтээгдэхүүн сайн байж магадгүй. Үнэхээр сайн байж магадгүй. Над шиг одоо ингээд заримдаа хэрэглээл, заримдаа ингээд хэрэглэхгүй ингээд алтаг оног хэрэглэж байгаа хүмүүст бол ийм одоо бустер юм төхөөрөмжнүүд бүр ямар ч хэрэггүй. Та нар ингээд сандживал ер нь бол ингээд HR бустерыг авъя гэд магадгүй одоо видеонууд үзчихсэн баг. Одоо ингээд ямар байд юм бэ? Before after энэ төр гэх. Тиймэрхүү видеог би үзчихсэн. За тэрэн дээр нэг анзаарсан зүйл нь юу байдаг гэхээр хүмүүс ерөөсөө богино хугацааны ревю хийдэггүй энэ төхөөрөмжн дээр. Хэрэглэсний дараа энэ гэсэн шууд ревю ерөөсөө хийдэггүй. Дандаа хэрэглээд 3 сарын дараа ямар исэн, 6 сарын дараа ямар исэн, жилийн дараа ямар исэн гэсэн иймэрхүү одоо ревю хийдэг байхгүй юу. Тэгэхээр энэ маань урт хугацаанд бол үр дүнтэй. Харин богино хугацааны одоо ингээд нэг сарын дараа үр дүн үзмээр одоо нэг 2 сарын дараа үр дүн үзмээр гэсэн одоо хүмүүст бол энэ тийм үр дүнтэй ерөөсөө санагдахгүй. Шинэ нь ямар басныг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол баг ингээд агаар нэг те арай нэг загварын өөрчлөлт ч юм уу арай нэг жоохон өөр төрлийн үйлчлэгээнүүд нэмэл нэг юм бустер аппарат гаргацсан. Энэ бол одоо дэлхийд даяар бүр амар вайрал болж исэн. Тэгээ үйлчлэгээний хувьд надад юутай адилхан санагдсан гэхээр Riddle shot гэж байдаг шүү дээ. Тэрийг бол яг би хэрглэж үзээгүй. Гэхдээ Riddle shot-ийн одоо нэг үйлчлэг нь болохоор ингээд нүдэнд харагдахгүй ийм бичил зөв шиг юм одоо ингээд арьс руу нэвчиж орсноор дараагийн түрхэж байгаа бүтээгдэхүүнийг илүү их арьсан шингээх юм тийм үйлчлэгэд байхгүй. Тэгэнгүүт энэ маань бас ямар үйлчлэгээтэй гэхээр нүүрэндээ түрхсэн байгаа ямар нэг бүтээгдэхүүнийг арьсанд илүү одоо эн чинь нэг 400% илүү билүү дээ тийм одоо үйлчлэгийг ингээд сайжруулах тийм уг нь үйлчлэгээтэй гэсэн. Тэгэхээр яг одоо Riddle shot шиг тэгэж бүтээгдэхүүнийг арьсанд сайн шингэхэд л туслах тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэнгүүт би болохоор энийг ингээд хэрэглээгүй айгу утцсан хэсэг хэрэгжилж байгаа надаа юм үйлчлэгээ ер нь баг байхгүй юм шиг санагдаа. Тэгээ би энийг ерөөсөө ингээ баг хэрэглэхгүй. Одоо нэг асахаар энэ чаяг нийттэй. За ингээд тэг юм нэг чичирсэн одоо тэг яг ингээ шингийн юм төрхчээд ингээд арьсан дээр ингээ гулгуулахаар ингээд чис
ингээ хатгаад байгаа юм шиг тийм үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ би нэг level 3 энтертер нь хэрэгэлдэг үлээ дээ. Тэгээ ийм бүтээгдэхүүн байна. Та бүхэн өөрсдөө сайн судалж ийж ингээд before after review энтрийг сайн үзээд урт хугацаанд үнэхээр би ингээд өдрө болгон хэрэглэнэ гэж бодож ивэл энэ бүтээгдэхүүнийг аваарай. Эн чинь бас хөөрхөн үнэтэй бүтээгдэхүүн учраас битгий ингээд байнга хэрэглэхгүй юм дээрээ зарлага үүсгэрэй гэж хэлмээр байна. Миний хувьд бол өөр юм мэдээ QB аппарат би өрөөс авъя энтер гэж бодоагүй. Магадгүй одоо ингээд нөгөө V-line үүсгдэг нэг юм хоёр талтай юм бөөрийн хитэ нэг ингэдэг нэг аппарат байгаад идэв штэ. Тэр бол яг шууд үйлчлэгээ өгдөг байж магадгүй. Одоо 2 3 хэрэглэсний дараа ингээд энэ хоёр одоо хацар хэсэг нь арай жоохон ингээд багасаад ингээд V-line нь улам ингээд одоо айтайхан харагддаг ч юм уу те нэг багцрын өөрчлөлт байж магадгүй. Тэр нь болохоор яг л фитнес тусгал хөдөлгөөн шиг одоо ингээд жоохон хийнгүүт би ингээд айгүй айтайхан болоод хийхэ болонгууд буцаа сулардаг ч юм уу те. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр ямар ч одоо иймэрхүү бүтээгт одоо иймэрхүү девайсуудыг та бүхэн ерөн сайн бодож иж худалдаа авалт хийгээрэй гэж хэлмээр байна. За дараагийн бүтээгдэхүүн маань алдартай Fix get all day tight makeup setting гэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ бол бас нэлээд одоо viral болж исэн хүн болгон одоо ингэ хэрэглээ үзчихсэн гэж бодож исэн байх гэж би бодож байна. За тэгэхээр энийг бол би байнга хэрэглэж байгаа. За энэний болохоор ингээд өндөр нь айгу тийм тааламжтай. За тэгээд цацалтанд бүр айгу гоё. За тэгээд makeup хийсний дараа одоо би хэрэгэлсэн байгаа. Makeup хийснийхээ дараа одоо ингээд будгаа төгжих маягаар те өдрийн турш ингээд 8 цаг ч юм уу те 10 цаг ч юм уу будгаа төгжих маягаар одоо энийг хэрэгэлдэг. Тэгээ ерөнхийдөө энэ бол үнэхээр хэрэгждэг. Яг үнэхээр ингээд будг нь урсахгүй дахиж ингээд сэргээх нэг шаардлагагүй. Энэ бол айгүй сайн санагдсан. Гэтэ миний одоо нэг анзаарсан зүйл юу гэхээр энэний би нэг ревю билүү сториг оруулж ирсэн. Гэсэн чи хүмүүс ингээд хаанаас авсан гэж бас л нөгөө асуултаа ингээд асуугаад байгаа байхгүй. Тэгээд би ингээд Солонгосоос Оливьянгаас авсан гэд Монголд ингээд хаана өргөн зардын бол гэж асуугаад. Тэрийг нь бол би үнэхээр мэдэхгүй. Та бүхэн үнэхээр ингээд нэгэн л мөнгөө зарж бүтээгдэхүүн авч байгаа бол яг юм баталгаатай газраас нь авч байгаарай. Өөрийн чинь л нүүрэн дээр өөрийн чинь л ингээ биен дээр хэрэглэгдэж байгаа. Өөрийн чинь л мөнгөөр авч байгаа бүтээгдэхүүн учраас ингээ баталгаатай газраас нь авч байгаарай. Монголд ингээ бас хууль мөлхийн зардаг юм шиг бэлээ. Тэгж зарж байгаа учраас ингээ асуугаад байгаа байхгүй юу. За тэгээ энэ болохоор одоо ингээ хоёроороос авлагдсан ч гэсэн тийм амар хямдхан бол биш юм бэлээ. Тэгэхээр Монгол илүү хямдхан зарж байвал ориг хөлхтөр нь жоохон эргэлзээтэй. Тэгэхээр та бүхэн сонголтоо бас зөв хийгээрэй гэж хэлмээр байна. Надад бол энэ үнэхээр их таалагдсан. Ахиж одоо дуусгаар нь авна. Гэтэ энэ бол ингээ хоёроор нь авсан бахад бол нэх их хурдан дуусгаар бол биш байсан. Тэгээ тэрнээс гадна энэ дээр нэг юм жижигхэн ийм бэлэг дагалцсан байсан баггүй. Энэ болохоор мейкапны бейс эйсэн. Одоо будхаасаа өмнө түрхдэг. За тэгээ энийг ингээд түрхээ будсан чи энэ бол айгүй сайн юм билээ. Магадгүй том савлгаатай байх юм бол энээс авсан ч гэсэн айгүй зүгээр санагдсан. Хөөх энтэйгээ ингээд бас нэг хослоод хэрэгжилчих болохоор будаг айгүй сайн шингээгээд крем энэ төр бол айгүй гоё харагдахаар тийм бүтээгдэхүүн байсан. За дараагийн бүтээгдэхүүн нь Purito гэдэг алдартай одоо энэ Mairy Bamboo Panthenol Cream гэсэн ийм тос байгаа. Энийг бас би нэг хоёр савлгаатай гин ингээд одоо нэг хамтд нь ингээд саунд хийцэн байсан. За энэ тос болохоор одоо нөгөө доктор Алтиягийн 345 гэдэг тос байсан шүү дээ. Тэрнтэй өөр нь бараг л адилхан. Энэ хоёр чинь ингээд хоорондоо амар өрсөлдөд идэв шүү дээ. Purito-гийн сайн уу эсвэл ингээд доктор Алтия сайн уу гэд. За тэгээ энэ Purito гэдэг брэнд болохоор ер нь бол яг Olive Young дотор бол яг энэ тос ерөөсө бэдгүй юм билээ айгуу сонин. Тэгээд ерөнхийдөө бол эдгээр чинь нөгөө Европ руу тэлэх тийм илүү сонирхолтой. Европод бол юм нэлээд алдартай байгаад байдаг тийм тос байсан. За тэгээ энийг төрчихээр энэ яг хуу юм glowy болгох гэсэн эффект ерөөсө биш ахгүй. Ер нь бол ингээд чигээр хангаад батгшилттай арьсыг одоо ингээд тайвшруулад нэг тиймэрхүү үйлчлэгээтэй мөртлөө энийг түрхэхээр арьс бүр ингээд гүлжижсэн болчдаг заяа. Тэр нь айгуу гоё санагдсан. Тэгээд би ер нь оройч хэрглэж исэн, өдөрч хэрглэж исэн. Тэгээ ер нь орой ингээд хэрглчихэд маргааш өглөөс ирэхэд ингээд арьс ингээд тэр чигтээ ингээд жигд юм гүлээсэн болчдаг. Тэгээ энэ айгуу дайжгүй яг хуу тэгж амар сайн чигээр хангасан энэ төр бол биш. Хангалттай чигийг өгчнө. Тэгээд надад одоо ингээд энэнийх нь бол тал нь үлдсэн байгаа. Энэ нь болохоор ингээд бүтнээрээ байгаа. Би болохоор энэ бүтээгдэхүүнийг дахиж ингээд одоо аваалтаа энэнгүү бол хэцүү гэсэн тийм бол ерөөсөй байхгүй. Яг 345 шиг. Тухайн үед одоо нөхцөл байдал ямар байх нь гэдгээс харж байгаа. Дахиж авах үгүйгээ шийднэ. Энэ бол тун дайжгүй бүтээгдэхүүн байсан. Миний хувьд бол энийг хэрэгэлж болохоор санагдсан. Хоёул ингээд одоо энэний ч гэсэн би хэрэгэлж дуусна гэж бодсон байгаа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор ийм шахмал пудр байгаа. За энэнийх болохоор About Tone гэсэн нэртэй юм. Тэгээ энэ болохоор Olive Young дээр бас нөгөө best seller болсон. Тэгээд ерөнхийдөө бол ингээд ямар эффекттэй вэ гэхэлэр одоо нүрийг ийм blurredсэн юм шиг болгох. Одоо яг ийм нэг зарим төрлийн одоо бид нэг ийм эффект хэрэгжилчихлээр ингээд одоо муухайсаа одоо эвгүй аргачлцсан харсан ингээд цэв цэвэрхэн болчтой шүү дээ. Яг тийм одоо эффект өгөх пудр гэсэн ахгүй юу? Тэгээ би энэс авсан. Одоо бас би энийг бол хэрэгэлсэн байна. Крем хэрэглэснийхээ дараа энийг өгсөн байгаа.
Ерөнхийдөө бол дайжгүй, ер нь бол айгүй дайжгүй. Тэгээ дотроо ингээд хоёр ширхтээ энэ миний авсан өнгө нь болохоор 0.3 natural гэсэн өнгө байгаа. Хитрхи цагаан биш, хитрхи тийм шар бор энэ төр ерөөсөө биш. Яг л одоо монголчуудын ярьсан тохирох өнгө нь бол ийм юм байлээ. 3 өнгө байсан 1 2 3 гэдэг. Ерөөсөө нэг ийм сонирхол татгааргүй ийм савлгаатай заяа. Тэгээд нэг ийм пудр агаад байгаа. Энэ бол надад ер нь бол таалагдсан. Гэхдээ энэс илүү би нэг Dior-ийн ийм шахмал пудрас хэрэгэлдэг ахгүй нэлээд бас ер нь нэг авцсан бахад нэлээд одоо ийм пудрууд ч уддсан штэ. Миний хувьд болохоор яг энэ Dior-ыг нэг их гүйцэхгүй. Гэхдээ ер нь бол боломжийн санагдсан. Дахиад авах уу гэвэл би одоо ингээд 2 байгаа учраас дахиж бол нэг аваад авах шаардлагагүй гэж бодчиход. Ер нь та нарын бас энэ одоо пудрын хэрэглээч ихэр удчиж дуустдаг бай. Тэрийг бас комент хэсэгт бичээрэй. Яагаад ингэж асууж ин гэхээр надад пудр бүр амар удаад байдаг байхгүй юу? Ерөөсөө ингээд дуусч өгдөггүй. Дуустлан хэрэгэлсэн одоо пудр гэж надад ерөөсөө байдаггүй. Дандаа ингээд нэлээд удаан хэрэгжилж байгаад ингээд ер нь байгаа л байдаг. Дээрээс ерөөсөө ингээд дундардгүй. Тэгэхээр магадгүй энэс би дахиж авахгүй ч гэсэн надад бол ер нь дайггүй санагдсан. Ахиж авах уу гэвэл энэ маань үзээ дуустдаг юм байгаа. Дараад нь өөр ямар пудр гарддаг юм байгаа. Тэгжиж бол би шийднэ. За дараагийн бүтээгдэхүүн болохоор миний бүр хамгийн дуртай бүтээгдэхүүний нэг болох Abib Heart Leaf Essence Pad гэсэн ийм тонер пад байгаа. За энэ бол миний бүр амьдралдаа хэрэгжилж исэн хамгийн гоё тонер пад байсан. Тонер биш essence pad байгаа. За энэ болохоор би ингээд 2 савлгаатай гэдэг авсахгүй юу? Ийм 2 савлгаатай нийтдээ дотроо 150 ширхэгтэй. Энэ бүр oh my god үнэхээр гоё заяа. Та нар бүр яг хэрэгжилж үзсэн хүмүүс нь одоо мэдэн за хэрэгжилж үзээгүй байх юм бол үзээд та бүхэн мэдэн за энэ бүр үнэхээр гоё. Тэгээд энэ дээр нэг онцолж хэлэх зүйл юу байсан бэ гэхлээр одоо ерөнхийдөө бол иймэрхүү toner pad ч юм уу essence pad-нууд за эсвэл одоо ингээд нөгөө cleansing pad гэж байгаад байдаг шүү дээ. Тэдний хэмжээ нь хөвчлэн 125 мг-аас 150 мг байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө toner-ных нь хэмжээ одоо энэ савн дотор хэдэн миллиграм байгаа гэдгийг ингээд тухайн миллиграмыг харж байгаа. За 150 байх юм бол энэ юу нь бол ингээд дундчаас арай жоох их тийм дотроо essence-тэй юм байна. 125 байх юм бол за энэ бол ингээд нэг дундаж essence-тэй юм байна гэдээ ойлгочдөг байхгүй. Тэнгүүт энэнийх болохоор 250 мг-тай заяа бүр амар их essence-тэй. Би та бүхэнд essence-ийн нас нөгөө тод бичлэгээр харуулчих. Тэгээд энийг болохоор ингээд би өглөө орой гэд хүссэн үедээ арьсаа ингээд тайвшруулах, арьсыг дараагийн шатанд бэлтгэхэд oh my god энэ бүр үнэхээр гоё заяа. Энэ бүтээгдэхүүн би бол нэрэн гэсэн амьдарч чадахгүй. Энэ бол бүр үнэхээр гоё. Энийг би дахиж худалдаж авсаар байх болно. Өөр магадгүй ингээд амар бүр энээс супер гэж бүтээгдэхүүн би бол баг гарч ирэхгүй байх гэж бодчих. Энэ бүр үнэхээр гоё. Энийг хэрэгжилж үзээгүй хүн байх юм бол та бүхэн одоо ингээд 10-тай ч юм уу ингээд нэг савлцсан юм жижигхэн арай нэг хямдхан байна шүү дээ. Тэрнээс нь авч үзээ. Тэ ямар гэдгийг туршаад үзээрэй. За тэгэхээр дараагийн бүтээгдэхүүн нь алдартай BT PDRN Essence гэсэн ийм бүтээгдэхүүн байна. За PDRN 100 гэсэн ийм том бичгтэйгээ байдаг та бүхэн угаасаа харж исэн байх. За энийг бол одоо Солонгост те эсвэл одоо ингээ Европт гэдэг бүхий л улсуудад энэ бол маш алдартай бүтээгдэхүүн. Тэгээ сүүлийн үед бол одоо энэ PDRN гэсэн орц найрлага бол өстой хүч төрөн орж ирж байна. За PDRN гэсэн энэ найрлага одоо ийм брэнд гэж юусоо байхаа болцсон байна. Бүх брэндүүд одоо ийм PDRN-тэй line гэж гаргадаг болцсон байна. За тэгээд хамгийн алдартай PDRN болох энэ VT брендинг энийг би авч үзье. За тэгээд надад төрсэн сэтгэл юу байсан гэхээр за энийг би өрөөсөө ийм сүүн гэж юусоо бодоогүй. За энэ маань ингээд ийм сүүн шингэн шиг заяа бүр ийм цагаан ийм бисэн баггүй юу. Тэгээ энийг би ингээд хэж хэрэглэж үзлээ. Ерөнхийдөө бол ийм чиг тижэл өгөх дээрээ бол айгуу сайн бүтээгдэхүүн байсан. Энэ би орой унтахтаа болохоор энийг хэрэглэж үзсэн баггүй юу. За тэгээ миний хувьд одоо ингээд хит хитийн хэрэглээний дараа юу гэж бодсон бэ гэхээр энэ маань илүү хуурай арьсанд тохиромжтой болоо гэж бодсон. Тослог арьстай хүмүүст бол одоо энэ шиг ийм сүүн шингэн шиг иймэрхүү бүтцтэй бүтээгдэхүүн жоохон хүндэж магадгүй. Тослог арьсан дээр ингээд улам одоо тий ингээд тослогдуулаад байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгч магадгүй. Тэгээд хуурай арьстай хүн байх юм бол this is for you. Би болохоор энэ бүтээгдэхүүнээс л дахиж авахгүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг би заавал хэрэглэж дуусна. Надад бол ингээд чиг тижээлийг маш сайн өгөөд нэг тийм одоо маргаашин сэрхэд нэг юм тааламжтай тийм мэдрэмжийг өгсөн. За тэгэхээр хэдүүлээ дараагийн бүтээгдэхүүн рүү оръё. За дараагийн бүтээгдэхүүн болохоор маш сонирхолтой. Энэ болохоор Cosrx-ийн acne patch байгаа. Бид нэр одоо pimple patch гэж хэлдгээр нь мэддэг шүү дээ. Энэ pimple patch байгаа. За энэ болохоор хуучин савлгаан байна. Энийг бол би ингээд хэрэглээ дуусгацсан. За тэгсэн чинь сүүлд ингээд шин савлгаатай гарсан юм. Хуучин нь болохоор ийм арай ийм тойрог нь арай жижигхэн, тэ арай жоохон зузаан байгаадсэн чинь шин нь болохоор
ийм хэвтэй зовиндөө хэлбэртэй. За тэгээд материалын хувьд илүү ийм нэмгэн болцсон юм бэлээ. Батга гарангуут шууд би энийг хэрэгэлдэг. За тэгээд үр дүн бол маш сайн байдаг. Одоо ингээд Олив Янг дээр энэ бас зарж исэн. Одоо Монголд болохоор энэ заяа бэлгээ дээр зардаг байхгүй юу? Би одоо нэлээд ихийг авч исэн. Одоо энэс би ер нь ингээ нэг барагцаалж хэлэх юм бол бараг 7-8 хэрэгэлсэн баха. Яг энэс нь авдаг байхгүй юу? Тэгээд яадаг вэ гэхээр 2 дахь өдөр нь одоо ингээ наагаад 2 дахь өдөр нь болохоор ингээд одоо ингээ жоохон өвчтөй батга байх юм бол өвчнийг ингээ байхгүй болгочих. Тэнгүүтээ дараагийн өдөр нь хэрэглэнгүүт тэрийг ингээ татаад сороод авчдаг. Тэнгүүт дараад нь болохоор ингээ ямар ч тийм одоо сорвгүй нэг их сүртэй тэгэж сорвчоод гүн сорв өнтер үлдээд авахгүй аюу айтаахан салаад унцдаг. За тэгээд энэ pimple patch-ыг ярьж байгаагийнх би та бүхэнд нэг аюу инээдтэй түүх ярьж өгье. Placebo effect-тэй ерөнхийдөө бол холбоотой. За ингээ эхнэр нөхөр хоёр байсан юм л та тэгсэн чинь ингээд нөхрийнх нь гидсэн өвдөд тэгээд гидсний юм байна уу миний гидс өвдөд гэсэн чинь эхнэр нь эмээ хайсан чинь дотор нь гидсний юм ерөөсөй байхгүй. Тэгтээ толгойн юм байсан. Тэгэнгүүт нөгөө толгойн имийг энэ гидсний имгээд өгсөн чинь нөгөөтгийг нь угаа жоохон байж байгаа нөхрийнх нь гидсэн зүгээр болсон. Тэгэхээр ягаад тэгсэн бэ гэхлээр нөгөө уусан хүн маань ингээд итгээд энэ угаасаа гидсний юм чинь гэж итгэнгүүтээ уучглаар сэтгэл санаа нь ингээд өөрийг нь идгээсэн гэсэн үг заяа. Нэг тийм эффект гэж байгаад идэг хгүй юу? Ер нь ингээл болж бүтгүй юм дээр зарим эффект л агай нөлөөлөд идэг хгүй юу? За яг тэрэн шиг яг ийм сайн чанартай ийм pimple patch гэрт ингээд нөөцөнд байгаад ахаар батг гарсан ч гэсэн үрсэн гайхаа болчт юм. Урд нь бол би чи ингээл 10 жилд байхдаа ч тэр за тэгэл дараад нь 20 гараад ер нь бол нэлээд их ингээл батг гарсан. Ер нь бол ингээд хүүхдтэй болохоос өмнө батг ингээд ер нь хаасаагүй гардаг. Ер нь нэлээд асуудалтайсэн хгүй. Тэгээ тэр үед чи ийм pimple patch энэ төргээд байгаагүй чи сүүлд айгуух дэлгэрч гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэр үедээ ингээд нэр батганаас амар айж амдардаг гэсэн сүүлд ингээ гоё юм гарцсан чинь би ерөөсө батга энэ төр гарахаас нэ ингээл нэг 2 3 хоногийн дараа л угаасаа pimple patch наагаал алга болох чинь гэсэн тийм зоригтой болцсон. Тэг ингээ сэтгэл зүгээрээ ч ихсэн одоо нөгөө батга маань одоо ингээ айгу хурдан идэж байгаа. Дээрс нэмийн сайн бүтээгдэхүүн байгаа болохоор угаасаа нэг их батганаас бол ингээ сүртэй яагаад хаалцсан. Одоо бол яг хүүхэд төрсний дараа тэгж батга энэ төр нэг гарахаа болоод одоо гормоны батгал байсан байхгүй. Тэгээд одоо нэг тийм том асуудал ахалц. Заримдаа ингээ эрүүн мөрөн дээр л энэ тэндээс яг том гарна. Одоос ингээ хамбарн дээр нэлээд том гарцсан байгаа. Тэгээ нүгээр ингээ намжаацсан байгаа. Тэгэл ерөнхийдөө юм байна. Тэгээд бусад би нөгөө одоо энэ Олив Янг дээр байдаг viral pimple patch-ыг дараад нь би ярина. Гэтэ энд юусоо хүрэхгүй байсан заяа. Амар сайн гэдээ харна. Үнэхээр яг энэшээ үйлчлэх бах. Энээс бараг сайн байх ах гэж хэрэгжилж үтсэн чи ерөөсөө үйлчлээгүй. Тэгэл сүүлдээ бол яалтчгүй энэ лүгөө явж байгаа. Энийг авсаар байх болно. За дараагийн бүтээгдэхүүн болохоор алдартай Numbusin байгаа. Numbusin бол миний бүр үнэхээр хайртай брэндүүдийн нэг байгаад байгаа. За тэгээ Numbusin-ийн одоо над дээр бол 3 бүтээгдэхүүн байна. За тэр гуралыг нь харуулж байгаа та бүхэнд ярина. За эхнийх нь бол энэ eye patch байгаа. За энэ eye patch бүр амар гоё. Үнэхээр миний хэрэглэжсэн eye patch-аас хамгийн гоё нээсэн. Нилээн тийм зузаан. Одоо энэ та бүхэнд харуулъя заяа. NAD-г бичсэн. Одоо иймэрхүү зузнаа. Тэг ингээд хэрэглэчихлээр ерөөсө хурдан хатаж матдаггүй заяа. Тэг бүр энэ амар гоё эсэ. Энэс би бүр дахиж авсаар авах болно. Миний хэрэглэжсэн хамгийн гоё одоо eye patch бол энэ байлаа. За тэгээ тэрнээс гадна энэний одоо энэ алдартай lifting seal essence гэсэн энементтэй ийм essence байгаад байгаа байхгүй юу? Энэ бас амар гоё байдаг. Энийг би дандаа орой хэрэгэлдэг. Тэгээ орой мэдээж энийг хэрэглэхийн өмнө энэ одоо юуг нь хэрэглэн, тонерыг хэрэглэн. Яг ингээ glowy болоодог гэсэн тэр эффект нь бол байж лээдэг заяа. Тэгэд би энийг хэрэглэчээд би бол ерөнхийдөө ихэнхдээ ингээ хоёр талаараа харж унтдаг. Ингээ дээшээ харж урсан унтаж чаддгүй. Одоо энэ чинь толгойн хэлбэр энтертэй айгу хамааралтай байд юм билээ шүү дээ. Тэгээ би ингээ хоёр тишээ харж унтахаар өглөөс ирэхэд ер нь их бүтээгдэхүү энэ хоёроор ингээ байхгүй бол энэ хоёр ингээ амар хуурай сэрдэг байхгүй юу? Тэнгүүт энийг хэрэглэнгүүт тэ өглөө энэ хоёр ч гэсэн арай гайгүй сэрдэг. Тэгээ би энийг орой ер нь бол хэрэглэх дуртай. Өдөр болохоор ингээд одоо glowy энийг будчаад араас нь ингээд будаг гэхэр жоохон too much санагдаад идэг. Арай жоохон юм soothing маягийн тиймэрхүү бүтэцтэй одоо тос энтер төрхиж жагаад будгаа төрхөл арай зүгээр ш. Тийм болохоор энийг би орой хэрэгэлдэг. Тэгээд надад бол энэ маш их таалагдсан. Энэ гурав бол одоо минийх шиг арсны төрөлтэй. За тэгээд ийм mature skin байх юм бол энийг одоо эргэлзэхгүй хэрэгжилж болно гэж би зөвлөмөр байна. За тэгээ инээдтэй энийг болохоор би Солонгосын Олив Янгаас авч ирсэн ахгүй тэг бүр авахтаа энийг бүр нөгөө амар viral болоодсэн болохоор нэг Солонгос охинтой бүр булаацалтаад заяа энийг нөгөө охин авах гэсэн чи би бүр амар хурдан энийг шүүрч авснаа. Гэс амар тэндээсээ явж энэ бүр тэгэж булаацалтаж авсан заяа. Тэгээ энэ болохоор Олив Янг дээр байгаагүй тэг тухайн үед яг нөгөө намайг энийг авч явах үед Cloud9 дээр энэ яг худалдаанд гараа эхэлсэн байсан. Тэг би Cloud9-аас шууд вебсайт дээрээс нь энийг захиад
заяа. Тэгээ энэ eye patch-ийг нь болохоор заяа бэлгээс авсан ингээ энэ тэндээс ингээ түүж авсан заяа. Тэгээд дараад нь нөгөө нэг юун дээр заяа бэлгээ дээр очсон чи энэ одоо хоёулаа бэж л исэн л та гэд. За дараагийн ярих бүтээгдэхүүн болохоор надад савлгаа нь бол байхгүй байна. Тэр нь юу вэ гэхлээр та бүхэнд энд оруулчих. Skin 1400-ийн одоо ийм шар өнгөтэй одоо ампул нь байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор одоо арсыг чийгшүүлэх, арсыг тайвшруулах гэсэн тийм одоо юутай байсан үйлчлэгээтэй гэж бодоод би авсан. Гэхдээ надад энэ бүтээгдэхүүн ерөөсөө тохироогүй, ерөөсөө таараагүй, надад бүр ямар ч үйлчлэгээ үзүүлээгүй. Бүр яг зүгээр л нэг ийм үйл ялыг чийгшүүлдэг тийм нэг шингэн шиг санагдаад тэгээ би хэрглэж дуусгаж бүр боо юм босоо ядчихад 100-аар нь авсан чинь дуусахгүй бүр сүултээ ингээд тохоо энтертэй шавшаад энэ тэргээр ингээд шавшиж жагаад дуусгасан. Тэгээ савыг нь бол би хаягдсан. Зарим хүмүүс болохоор энэ надаа ингээд амар өстой сайн тохирсон аюу гой бүтээгдэхүүн байсан гэж яриад байдаг. Надад бол ерөөсөө тохироогүй. Тэгээ би энэ бүтээгдэхүүнийг бол дахиж авахгүй. Тэгэхээр миний skip гэсэн листэнд энэ бүтээгдэхүүн орно. За дараагийн бүтээгдэхүүн болохоор бас л одоо сав надаа байхгүй. Хэрглэж ерөөсөө дуусгаагүй тийм бүтээгдэхүүн байгаа. За тэр нь болохоор Medi Healing pad байгаа. За би padнаас нь болохоор хамгийн түрүүн ягаан өнгөтэйг нь авсан. Тэгээ тухайн үед дөнгөж гарч ирээд нэг удаагүй. За viral болоод одоо хүмүүстэй нэрээ баг хүн болгон хэрэглээд авах үед нь коллагентэй гэдгийг авчихгүй юу. Тэгээд миний одоо яг арсны төрөл болохоор юм коллаген юу нэг юм хүнд байгаад идэг. Ингээд одоо арсыг юм айгүй тухгүй. Би rosacea гэсэн онцтой болохоор ч тэр юм уу ингээл хэрэгсний дараа ингээл тэрийг заавал ингээ угааж цэвэрлэхгүй бол нэг л юм тухгүй яах гэдэг нь мэддэхгүй нэг айгүй хэцүү байлгаад идэг. Тэгээд тухайн үедээ тэрийгээ ч сайн мэдэхгүй ягааныг нь авцсан чинь ерөөсөө ингээд нэг жоохон хэрэглээл надаа ерөөсөө таалагдаагүй. За тэгэнгүүт нь дараа нь эдгээр чинь одоо өнгөө нэмээд сүүлд нод чернэлийн яга гаргасан ахгүй юу. За тэгээ би чернэлийн ягааныг нь хэрэглэж үзлээ. Тэр нь ямар байсан бэ гэхлээр тэгэж амар сайн чийг өгөөл нэг тийм одоо ингээл бусад одоо жишээлх миний одоо хэрэглэж байгаа энэ шиг ч юм уу бусад энгийн патч шиг тийм ерөөсөө сайн одоо надад бол байгаагүй. Зүгээр л нэг юм одоо ийм нэг эссенц дотор хийсэн шин одоо ийм салфетик шиг юм. Тэгээ салфетик нь бүр амар нэмгэн хацран дээр ингээд нэг жоохон тавингот айгу хурдан хатчихдаг. За тэгээ тэрийг ашиглаад нэг одоо өөр хүрээгүй хэсгээ жоохон ингээд арччих гэхээр гартаа нөгөө салфетик нь наалдаад ингээд ерөөсөө л нэг яаж ч хэрэглэе гэсэн айгу юм тохгүй. Тэгэнгүүт нь угаасаа би за энийг бол би дуустал нь хэрэглэхгүй юм байна. Миний одоо ийм тайпанд бол энэ ерөөсөө биш юм байна. Тэгээ магадгүй одоо үзэж байгаа та бүхний зарим нь одоо хэрэглэж үтсэн баг. Ер нь бол хүмүүст айгуух таалагдаад Olivia өнгөтөр ингээд best seller гэж яваад байдаг мөртлөө надад бол ерөөсөө ингэ таалагдаагүй. Би бол ахиж ерөөсөө Medi Healing pad interest нэг ахиж өөр өнгийг ч гэсэн ерөөсөө авахгүй гэж бодсон. Ерөөсөө таалагдаагүй. За дараагийн бүтээгдэхүүн бол алдартай Herborian гэдэг branding CC Red Correct гэсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Энийг бол надаас бас хэддэн асууж ирсэн ямар вэ гэдэг. За энийг болохоор хүмүүс ингээд гоо сайхны бүтээгдэхүүн юм уу, skin care юм уу, энэ одоо яг юу юм гэдэг айгүйх асуусан байсан. Энэ болохоор skin care байгаа. Гэхдээ skin care мөртлөө rosacea та хүмүүс эсвэл ингээд нүүр нь одоо ингээд айгүй амархан улаах гэдэг айгүй юм цочирдсан ч юм уу тийм арсыг бол энэ одоо тос маань айгүй сайн улаалтыг нь дараад за тэгээд ногоон байж байгаад өнгө нэгээд хуураад арсны өнгөтэй болчдөг. Энэ бол бүр үнэхээр сайн бүтээгдэхүүн байсан. Зарим үедээ ингээд одоо хүмүүс нэг тийм будах дургу мөрчлөө юм хөнгөн будчих гэхээр бас нэг ямар нэг төрлийн ингээд крем энтер ч юм уу сонгох болдог, шаардлагатай болдог тий. Тэгэхээр тэрийг орлох ийм skin care бүтээгдэхүүн гэсэн үг байхгүй юу? Энэ бол яг л үнэхээр viral байдаг шиг үнэхээр сайн байсан. Гэхдээ бусад төрлийн яг ийм одоо correct хийдэг тоснуудаас л энэ арай жоохон үнэтэй байгаад байсан. Хажуудаа болохоор энэ ийм 2 жижигхэн ийм 10 мг-тай ч илүү нэг 2 ийм жижигхэнтэйгээ ингээд гуруулаа нийлээд 38,000 won ч илүү миний санахын штэ. Арай жоохон тийм үнэтэй санагдсан. Гэхдээ үнэтэй байдаг шигэ айгүй сайн бүтээгдэхүүн байсан. Одоо би ер нь бол өдөр болгон буддаггүй. Гэхдээ гарахтаа бол энэс түрхээд гарахад будаагүй мөртлөө арьс айгүй гоё юм цэвэрхэн, эрүүл тийм харагддаг. Тэрэнд бол энэ тусалдаг. Дахиад авах гэвэл тийм энэ бол үнэхээр супер сайн бүтээгдэхүүн байсан. За хамгийн сүүлийн бүтээгдэхүүн танилцуулахаас өмнө би та бүхэнд өөр дээр ирсэн бэлгийг харуулъя. За энэ бэлэг маань болохоор Tahi Mongolia гэсэн. За энэ болохоор Спаний өвс арчилгааны бүтээгдэхүүн юм бэлээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу байсан гэхээр та нарт бас дунд байдаг ах. Би бас өөрийнхөө стори дээр ер нь бол ингээ хуваалцдаг. Би өөрөө бол айгүй хүсний асуудалтай. Ер нь бол одоо ингээ өвс маань одоо ингээ харахад бол яг юм өтгөн харагдаж байгаа ч гэсэн яг ингээ боохоор маш шинхэн. Миний өвс ерөнхийдөө юм жоохон арцгар тийм хөвсгөр гэх юм уу. Тийм болохоор ингээ жоохон өтгөн харагдаж байгаа ч гэсэн яг өндөө бол миний өвс бүр үнэхээр айгүй унаа. За өвс уналт бол миний бүр сүүлийн одоо 5-6 жилийн хамгийн том асуудал болчиход байгаа. Тэрнээс гадна миний одоо энэ хуух бол ингээд байнгын одоо цахтандаг нэг тийм мэдрэмж байгаа гэдэг штэ. За би 2 өдөр
болж өгвөл ингээд 3 муруу хонжоод ингээд угаахыг боддог аахгүй. Тэгвэл ойр ойрхон угаагаад тахаар бас бүр ингээд улам хуурайшаад ингээд улам бүр амар цахтнах юм шиг санагдаад тэгээд ийм асуудлыг шийдэх бүтээгдэхүүн надад санал болгосон байгаа. Тэгээ би энэ бүтээгдэхүүнд бол бүр үнэхээр баяртай. Яагаад гэх юм бол миний асуудлыг шийдэж өгөх бүтээгдэхүүн байдгийн байна гэдгийг би мэдчихэд аяух баярлсан. Тэгээ энэ бүтээгдэхүүн дотор юу байгааг та бүхэнд харуулъя. За энэ болохоор Pitoxyl гэсэн нэртэй. За дотор нь болохоор ийм ампул байсан. За энэ болохоор яг ийм өс уналтын эсрэг ампул юм байлээ. Энийг би хэрглэж үзээд та бүхэнтэй сэтгэлээ заавал хуваалцах болно. Яагаад гэх юм бол би одоо энэ өс уналттайгаа тэмцээд ингэж олон жил болсон. Хуухтайгаа ингээд асуудалтай хуухтай ингээд яваад тахал сэтгэл зүйн хувьд ч ихсэн айгүй хэцүү байдаг. Ер нь бол ингээд өс нь унж байгаа хүмүүс бол намайг айгүй сайн ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгээд яг тэр асуудлыг шийдэх бүтээгдэхүүн байгаасаа гэж би маш их хүсэж байна. Тэрнээс гадна ийм бас юу явуулсан бэлээ? Кератин маск явуулсан бэлээ. Энийг болохоор ингээд өс рүүгээ шууд шүршээд тэгэд өс болохоор юм кератин одоо юм хөрхүүл үүснэ гэсэн үг шүү дээ. Хөрхүүл үүсээд юм айгуу гой зөөлөн болгодог гэсэн юм маск ирсэн. Энийг бас би хэрглэж үзээд сэтгэлдээ та бүхэнд хуваалцъя. За тэгээ саяны одоо нөгөө ирсэн байсан ампул эссэн шүү дээ. Энэ ампултай хамт хэрэглэдэг шампунь гэдэг ийм шампунь бас явуулсан бэлээ. Тэгээ Taho Mongoliaгийн одоо хамт олон бүр маш их баярлалаа. Энэний би ревювийг заавал хуваалцах болно. Гэхдээ бэлэг ирлээгээд би одоо ингээд худлаа ревю бол ерөөсө хуваалцахгүй. Яагаад гэх юм бол би ямар нэг мөнгө авч ерөөсөө ингээ байгууллагын сурчлагын энэ ерөөсөө хийдэггүй. Анханасаа тийм байхгүй гэхээр шийдсэн. Тийм болохоор надад төрсэн сэтгэл ямар байсан талаар энийг одоо би хэрглэж үзчихэд заавал хуваалцах болно гэдгээ амлаж байна. За тэгээ бэлэг илгээсэнд дахин баярлалаа. За ингээд одоо ярих хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болохоор бас л Skin 1004-ийн бүтээгдэхүүн байгаа. За энийг бол та бүхэн мэдэх бах. Энэ бол маш алдартай бүтээгдэхүүн. Olive Young дээр энэ дууссан байсан болохоор би энийг Монголын одоо нөгөө Skin 1004 гэд аль бие усных нь хэрэгтэй зардаг нөгөө дэлгүүр байгаа дээ ш тэндээс авсан байхгүй юу. Ингээ хоёлаа савлгаатай ийм бүтээгдэхүүн байсан. За тэгээ энэ тосын болохоор би энэ хүртэл хэрэгэлсэн байгаа. Энэ айгүй сайн бүтээгдэхүүн байлээ. Энэний надаа ампулын таараагүй мөртлөө яг энэ цэвэрлэгээний энэ одоо ойл за тэгээ энэ цэвэрлэгч хоёр нь амар таалагдсан надаа. Тэгээд энэ нь болохоор юм айгүй юм шингэн ус шиг байгааз тэгээд ерөнхийдөө бодгийг бас айгүй сайн задлт юм бэлээ. Одоо би түрүүчийн одоо нөгөө part 1-ээр ярьжсэн Manio-гийн ойл айгүй сайн байгаад ингэсэн шүү дээ. Тэрнтэй ер нь л барыг адилхан байсан. Энэ айгүй сайн бүтээгдэхүүн бэлээ. Тэгээд энэгээр би цэвэрлчээд дараад нь хөөс нь энэ одоо foam нь болохоор нэлээд жоох юм хураашуулж магадгүй гэсэн тийм боталтай байсан чинь энэгээр угаасны дараа одоо нүрээ ингээд арчин штт те арчаад нэг 10-20 минут байсан ч гэсэн нүур өрөөсө хуурайштгүй заяа. Бүр айгүй айтаахан. Тэгээ надад энэ хоёр бол таалагдсан. Энэ хоёрыг бол би хэрэглэж дуусгана. Тэгээд одоо нөгөөх шиг байх үедээ гэж айжсэн чинь харин үнэхээр одоо Olive Young дээр бест селлер байдаг нь үнэн юм шиг санагдсан тийм бүтээгдэхүүн байлаа. За ингээд өнөөдөр танилцуулагдсан бүтээгдэхүүнүүд ийм байлаа. Бас урдны одоо part 1-ээс нэлээд одоо урт дугаар болчлоо. Бүтээгдэхүүн их байсан болохоор бүгдээр ингээд та бүхэнд ойлгомжтой ярихыг би хичээлээ. Ингээд магадгүй одоо надад тохирж исэн бүтээгдэхүүн танд таардаггүй ч юм уу эсвэл танд таардаггүй бүтээгдэхүүнүүд надад тохирж исэн гэж ярьсан байж бас магадгүй. Тийм болохоор хэдүүлээ комент хэсэгт яриа өрнүүлэх юм бол надад маш сонирхолтой авах болно. Би бүх комментуудыг уншдаг байгаа. За ингээд хамгийн сүүлд оруулсан дугаараа би энд бас оруулчихъя. Та бүхэн сувагтаа subscribe дараад хонхоо өтгчүүлчих юм бол дараагийн дугаарыг цаг алдалгүй үзэх боломжтой. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.